За 25 дугаар бодлогын хувьд номын хэсэг хуудас тасарсан байгаа. Тасарсан хуудас 183 гэсэн дугаартай. Сүүлийн хуудас нь энэхүү цифрүүдээс бүрдсэн дугаартай гэж. Тэгэхээр бид нэр 18183 гэдэг цифрүүдээр 183-аас дээшээгээ хэдэн тоо зохиож болох вэ гэхээр 318 байж болно. 381 байж болно. 813 байж болно. 831 гэж байж болно гэсэн. Тэгэхээр энэ дөрвүүдээ хуудсан дээр болохоор боломж байгаа гэсэн. За тэгэхээр 183 дугаар хуудас маань тасарсан. Тэгэхээр тэрний өмнө 182 шиг хуудас байгаа. Тэгэхээр бид нэр хуудасны тоогоо олохын тулд нийтдээ 182-аа эдгээр өгөгдсөн тоонуудаас хасаа шалгачихна гэсэн. Тэгэхээр хамгийн багаас 318-аас 182-ыг хуудсныг тасраагүй өмнө үлдсэн байгаа хуудасныхаа тоо хасаж өгч байгаа гэсэн. Тэгэхээр энэ бол нийтдээ 136 хуудас. Гэтэл энэ маань өөрөө нэг хуудас маань өөрөө хоёр нүртэй байдаг учраас бид нэр тэр хоёртоо хуваагаа өгөх юм бол 68 хуудас болж ирж таарж байна гэсэн үг. Тэгэхээр энэ 136 гэдэг бол 10 өргөө хуудасныхаа дугаарлалцсан тоо. Тэгэхээр бид нэр хуудасд маань хоёр нүртэй байгаа учраас хоёр тувааж байна. Тэгэхээр бидний хариулт бол 68 гэдэг хариулт байна.